Бэлгийн замаар дамжих халдвар авсан бол яах вэ? Эмчлэгдэх боломжтой юу? Бэлгийн замаар дамжих халдвар авсан үед ямар нэгэн шинж тэмдэг илэрхгүй байх тохиолдол байдаг. Бэлгийн замаар дамжих халдварын шинж тэмдэг зовиор нь тухайн үүсгэгчээс хамаарч халдвар авснаас хэдэн хоногийн дараа илэрдэг бол зарим халдвар нууц үеийн хугацаанд урт байдгаас тухайн хүнд шинж тэмдэг илэрхгүй удаан хугацаанд үргэлжилж болно. Халдвар авснаа мэдээд өөрөө эмчлэх гэж оролддог юм биш үү? Дур мэдэн найз нөхдийн яриагаар эм тариа авч хэрэглэх, энийн санжаас зөвлөгөө авч эмчлэх нь бэлгийн замын халдварын шинж тэмдгийг дарж халдварыг ахигшуулж хүндрүүлдэг. Халдварын үүсгэгч тус бүрд тохирсон эмчилгээ гэж бий. Дутуу буруу эмчилснээр өвчний явцыг удаашруулж эмэнд дасалтай болгож болох юм. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн яаж шийдэх вэ? Өөрийгөө халдвар авсан байж магадгүй гэж бодож байвал өвчтний шинж тэмдэг илрээгүйч цаг алдалгүй эмчид хандаарай. Мэргэжлийн эмчийн зааваргүйгээр ямар ч эм тариаг дур мэдэн хэрэглэж болохгүй шүү. Эмчийн зааврын дагуу цаг алдалгүй эмчилгээ хийлгэвэл бэлгийн замаар дамжих халдвар бүрэн эмчлэгдэх боломжтой. Өөрийгөө болон бусдыг эрсдэд оруулахгүй тулд урьдчилан сэргийлэх байдлаар тогтмол үзлэг онцлогоонд хамрагдаж байгаарай. Хэрэв танд ямар нэгэн зовиор илэрсэн бол бусдын үгээр биш мэргэжлийн эмчид хандаж шаардлагатай мэдээлэл зөвлөгөө авахыг зөвлөж байна.